Хөтөлбөрийн сүүлийн хэсэгт Латин Америкаас эргээд Аз тэв рүү шилжээ. Дэлхийн хамгийн их хуамтай улс болох энэтхэг улсад сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт хурдцтай байсан ч залуучуудын ажилгүйдлийн түвшин маш өндөр байна. Үүнтэй холбоотойгоор өөрсдийгөө жом гэж нэрлэсэн залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөн энэтхийн хотуудад ирчээ аваад байна. Өнгөрөгч бям гарагт энэтхэг улсын нийслэл шин дээлийн хотноо Cockroach Junta Party буюу жомны ардын нам хэмээх цахим хөдөлгөөнийхэн анхны томоохон эсэргүүцлийн жагсаалаа зохион байгууллаа. Америкийн нэгдсэн улсад 2 жил амьдарсан тус хөдөлгөөнийг үндэслэгч 30 настай Абжихид Дипке эх орондоо хөл тавьсан даруйда энэтхийн үндсэн хуулийг гартаа барьсаар жагсаалыг манлайлсан. Тэд сая оюутны ирээдүйг шийддэг улсын шалгалтын материал удаадаар алдагдаж үнэлгээний лөөвөр гарсантай холбогдсон тус улсын боловсролын сайд Дармендра Прахадыг шууд огцрохыг шаардаж анх жагсаалаа 5 дугаар сард эхлүүлсэн. Бий болоод ердөө 1 сар болсон энэхүү хөдөлгөөн маш богино хугацаанд Instagram сүлжээнд 22 сая гаруй дагагчтай болж эрх баригчдыг зочролд оруулаад байна. Уг хөдөлгөөн жом хэмээх хоч нэрийг авсан шалтгаан нь энэтхийн ерхий шүүгч Сурья Кант дээд шүүхийн сонсголын үеэр ажилгүй эсэргүүцэл илэрхийлж буй залуусыг жом шимэгчд гэж нэрлснээс үүдэлтэй. Энэхүү эсэргүүцэл нь зөвхөн шалгалтын ууцтай холбоотой энгийн нэг гомдол биш. Харин тус улсын эдийн засгийн бүтцийн гүнзгий хямралын илрэл юм. Энэтхэг улсад 15-аас 29 насны 400 сая гаруй залуус амьдардагч тэднийг хөдөө аж ахуйгаас бусад салбарт ажлын байраар хангах нь хамгийн хүнд сорилт хэвээр байна. Өнгөрөгч 4-р сарын байдлаар хотын залуучуудын ажилгүйдлийн түвшин 14% хүрсэн. Макро эдийн засгийн хурдцтай өсөлт жирийн иргэдэд наалдахгүй байгаагийн тод жишээ. Өндөр боловсрол эзэмшсэн ч мэрэгчлэр ажиллаж чадахгүй. Бага цалинтай хар бор ажил хийхээс өөр аргагүй байдалд түгжигдсэн залуучуудын бухимдал хэдийнэ дээд зэгтээ хүрсэн юм. Үүн дээр нэмэгдээд ойрхон дорнодод өрнж буй Ираны дайнаас үүдэлтэй шатхууны үнийн өсөлт. Эрчим хүчний хомсдол нь өрхийн төсвийг давхар боомлж байна. Засгийн газрын зүгээс тэдний дуу хоолойг сонсохын оронд X платформын хаягийг нь дотооддоо хааж тэднийг Пакистаны талыг баримтлагч энэтхийн эсрэг террорист бүлэг хэмээн харлуулж үнсэрхэг үзлээр бамбаа хийхийг бодож байна. Гэвч Дипке нийт дагагчдынх нь 95% нь энэтхэг дотроос хандж байгааг дата мэдээллээр баталж эрх баригчдыг няцааж чадсан юм. Ямар ч хөдөлмөрийн зах зээлийн гацаа залуучуудын ажилгүйдэл нь саяхан орон нутгийн сонгуульд ялт байгуулсан энэтхийн ерхий сайд модигийн засаглалын хамгийн эмзэг цэг нь болоод байна.